За сайн бацхан эмчийн өнөөдөр та бүхэндээ тэмбүү өвчний талаар мэдээлэл хүргье. Тэмбүү өвч нь бэлгийн замаар дамждаг аюул талтай өвчнүүдийн нэг. Тэмбүү өвч нь 4 үе шаттай явагддаг. Нэгдүгээр үе шатанд нь шарх шанкар гардаг. Хоёрдугаар үе шатанд нь тууралт, халууралт зэрэг шин тэмдгүүд илэрдэг бол гуравдугаар үе шат удаалт шатанд шин тэмдэг илэрхгүй ч гэсэн тэмбүүгийн халдвар маань улам үргэлжилсээр байдаг. Дөрөвдүгээр үе шат буюу хожуу шатанд дотор эргэтэн гэмтэж амь насанд аюултай хүндрэлүүд гарч эхэлдэг. Тэмбүү өвч нь хамгаалтгүй бэлгийн автал цусаар эхээс урагт дамждаг. Эмчлүүлэхгүй бол тарих, зүрх, мэдрэл дотор эргэтэн гэмтдэг. Түүнчлэн нүдний араас сохрох, саажилт, зүрхний өвчин бүр цаашлал бол нас баралтанд гэсэн хүрэгдэг. Гэхдээ санаа зовлтгүй тэмбүү бол эдгэрдэг өвч нь эрт онцлуулж эмчийн зааврын дагуу антибиотик хэрэглэснээр бүр эдгэрнэ. Тогтмол шинжилгээ өг, бэлгэвч хэрэгэл, эрт эмчлүүл өнөөдрийн сонголт таны ирээдүйг хамгаална.